Хөтөлбөр үргэлжлэн урж байна. Баянгол дүүргийн 13 дугаар хороонд АТ компани нийтийн эзэмшлийн талбайд 5 хоногийн өмнө хашлага хийжээ. Үүнд хорооноос 6 дугаар сарын 30-ны дотор хашлага авах бичиг хургуулсан хэдий ч өнөөдрийн хүртэл буулгаагүй байна. Үүний улмаас явган зорчигчид зорчих зам мөн машин зөрөхөд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. За бид бүхэн Баянгол дүүргийн 13 дугаар хорооноос ээлжид сурвалжлага хүргэж. За бид бүхний харагдж байгаа яг энэ байрны урд талын хэсгүүдийг бол ингээ хашаалтсан, хашлага хийсэн байдалтай байгаа юм. За үүний талаар бид бүхэн иргэдээс тодруулахад бол энэ нийтийн эзэмшлийн талбайд энэхүү хашлага хийснээр бол иргэд энэгээр машинтай болон явган зорчиход бол хүндрэлтэй байдгийг хэлж байгаа. Энэ бол нийтийн эзэмшлийн талбай дээр хувийн машина тавиад ингээ гинжлэн гэдэг бол болохгүй зүйл. Энэ ч ямар төлбөр мөнгөний төлөөд эн чинь ингээ хувь хүн худалдаад авчихсан юм шүү дээ. Бага насны хүмүүс ингээ гадуур явхад хүртэл ингээ байр орчны үдээр бол айгүй осолтой байдаг л да. Тийм хамгаалалттай юм байдаггүй. Нийтийн эзэмшил гэсэн утгаараа хүн болгон энийг өөрийнхөө хүссэн хэмжээний цаг минутаар тодорхой хугацаанд ашиглаад энэ чинь хөдлөөд явах боломжтой гэсэн үг байхгүй юу? Систем энэ одоо би ихэд бас ингээ зам дээгүүр явж байгаа. Одоо явах газар байхгүй. Энэ талаар явган зам байхгүй. Энэ ямар энэ дотор нь явуултаа ш тийм ээ. Хэцүү л байгаа ш тийм ээ. Засаг даргатайгаа уулзаж хэлээ. За энэ асуудал ингээд болохгүй байна, энэ арай дэндүү байна гэд хэлсэн. Тэгээд 6 сарын 30 хүртэл энэ хашааг буулгаарай гэсэн мэдээлэл газрын албаас өгсөн байгаа энэ байгууллагт. Одоо 7 сарын 1 шүү дээ. Тэгэхэд буулгаагүй байна. Энэ болохгүй гэж бид нар татвараа төлдөг учраас бид нар өөрсдийнхээ ямиг өөрсдөө мэднэ л гэсэн надад тийм юу өгч байгаа аахгүй 3-4 хүн тэр харуулууд нь. Тэгээ ингээ гинжлээд аваад ингэж гисэн цааталтаа бас ингэсэн. Нийтийн эзэмшилч үстэй тий нийтийн эзэмшлийн газар ингээд авцсан байдаг. Эднийх өөрсдөө аж ахуй нэгж гэж байгаа. Аж ахуй нэгжүүд нь ерөөсөө дотроо л юм хийж байгаа болохоос энэ гадагшаа ингээд хэлээд яах юм ерөөсөө байхгүй шүү дээ. Аюу дуудлага мэдээлэл эрэнгүүт Баянгол дүүргийн шуурхай утсан дуудлага мэдээлэл ирэх эсвэл хорооныхаа засаг дарга за хорооныхоо төлөөлөгч хорон сонгогдсон төлөөлөгчтэй хандаад уламжлаад ингээд юм бол энэ 1 хоногийн дотор ч арилна. Энэ хотгонд нийт 300 гаруй өрх оршин суудаг. Газрын зай талбай бага учраас автомашины зохицол хамгийн их тулгамддаг асуудлуудын нэг. Гэвч энэ хэсэг манай газар хэмээн хашлага хийсэн иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. 2 машин арай хийн зурдгээс энэ хэсэгт одоо 1 машин гарахад хүндрэлтэй болжээ. Мөн шинжлэх ухааны үйлдвэрлэл худалдааны АТ компаниас хашлагын өмчлсөн газраа түрээсийн зохицол болгон ашиглаж байна. Энэ газрыг хороо дүүрэг иргэдийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай гэсэн бол шинжлэх ухааны үйлдвэрлэл худалдааны АТ компаниас өөрийн өмчийн газар хэмээн хэлж байлаа. Иймээс бид тухайн компаниас тодруулга авах газар эзэмшлийн гэрчлэлийг харахыг хүсгээд боломжгүй их тайлбарыг өгсөн юм. Нэг компани эрх ашигын үйлдэлээс болж иргэд машин замаар төрчиж орой үеийн цагаар гинжиндэн тэглэн унжихыг гэсэн айцэгтэй амьдарч байна.